Hi guys, Bobby байна. За хэдүүлээ уулзаагүй хэсэг хугацаа өнгөрчээ. Энэ үед би Instagram-аа хөгжүүлээд айгуу завгүй байлаа. Таад бас миний Instagram-ыг дагаагүй бол дагаарай. Би айгуу их тийм skincare, makeup tips-үүдийн бичлэг reels оруулж байгаа. За тэгээ өнөөдөр би та хэдтэйгээ өөрийгөө хайрлах тухай өөрийгөө хайрлах гэдгийг би хувьдаа юу яаж ойлгодог. За яг энэ амьдралын туршлагуудээр гихэнч бас хайшин тий өөрөө зүгээр юм сурсан мэдсэн юмнуудаа та хэдтэйгээ бас хуваалцахаар бэлтлээ. За хүмүүс ерөн бол өөрийгөө хайрлах маш чухал юм байна. Өөрийгөө ерөн хайрлах ёстой юм байна тий. Бусдыг хайрлаж байгаа шиг ерөн өөрийгөө хайрлаж бусдад гоё хандж байгаа шиг өөртөө бас гоё хандах хэрэгтэй юм байна гэдгийг ерөн мэдж байгаа байх. Гэхдээ хэдүүлээ өөрийгөө хайрлаж ингээл арьсаа арчлал, нүрээ будаал, дуртай юм авч идэл, дуртай гоё хоцоо өмсгөөл тий. Жохо юм өнгөцгөн байгаад байт юм шиг санагдаад байдгийн. Хумсаа бодсон бол өөрийгөө хайрлаж ийн гэсэн үг ч юм уу тий. Тэгсэн чи яг үнэндээ өөрийгөө хайрлах гэдэг бол илүү тийм хүний тийм дотгошоогоо чиглэсэн дотроосоо өөрийгөө тийм одоо хүлээн зөвшөөрсөн хайрлсан гэдэг тийм зүйлс гэж би бол хувьдаа ойлгодог. Тэгэхээр би өнөөдөр та хэдтэйгээ өөрийгөө хайрлах үндсэн нэг юм 4 зүйлсийг бодож байхад гаргаж ирээд ярих чинь. За эхнийх нь болохоор өөрийгөө хайрлна гэдэг бол бодлоо цэгцлэхээс эхэлнэ гэж би бодож байгаа байхгүй юу. За бодлоо цэгцлэх хамгийн эхний алхам юу гэж? Тэр нь болохоор гаднаас авч байгаа мэдээллүүдээ маш шүүлтүртэй авах. Амар олон замаар мэдээлэл орж иж байгаа. Хэдүүлэнд нь сошиал медиа, Facebook, Instagram, за өөрөө ч эдийн зөндөө тийм сошиал юмнууд. За тэгээ бас ингээд хүрээлэлд байгаа ингээ хүмүүс тий найзууд, гэр бүлийнхэн, ажлынхан, эсвэл сургуульд хамт сурж байгаа тий ингээд хамтран суралцагчид гэх ер маш олон тийм мэдээллийн сувгууд байгаа. Эсвэл зүгээр л ингээл машинд явж байгаа таксинд яах ч юм уу, автобусанд явж байгаа хүмүүсийн яриа ч юм уу, бүр ингээд маш олон мэдээллүүд байгаа. Тэнгүүд хэдүүлээ бодлоо цэгцтэй байхын тулд хамгийн түрүүнд энэ гаднаас ирж байгаа мэдээллүүд маш фильтртэй хандах хэрэгтэй буюу шүүх хэрэгтэй. Аль нь надад хэрэгтэй, аль нь надад хэрэггүй. Одоо жишээ нь ингээ хэдүүлээ заримдаа ингээ Facebook энэ төр ороод Instagram энэ төр орсон байж байгаа л за одоо нөгөө диди те энэ диди гэдэг ийм хүн байд юм байна. Энэ ингээд амар муухай юм хийсэн юм байна. Яасан гэнэ ингээл амар гүйлгээл судлаад тэрийг ингээл хайгаал те ингээл амар их цаг зарцуулаад нэг мэдгээд ингээ хитэн цаг тэрний тухай подкастыг сонссон байдаг ч юм уу те. Тиймэрхүү үйлдэлүүд бидний энэ одоо бодлыг бидний яг одоо энэ даалт ухамсарыг тий ингээд амар их ингээд яг үндэ ингээд бохирдуулж идэг. Тэнгүүд хэдүүлээ нэгт тиймэрхүү хэрэггүй мэдээллийг өөртөө ойлгох хэрэгтэй. За цагны жишээ нь тэр сошиал медиагаас тиймэрхүү мэдээллүүд эсвэл одоо нөгөө нэг ойр дотны хүмүүс ч юм уу хажууд ч байгаа юм хүрээлэн хүмүүс энэ ингээд нэгсэн гинэ тэр тэгээд тэгсэн гинэ гэдэг нэг юм ховж өгөөд байдэн шүү дээ. Яг ингээд хүний мод дурлаад байгаа тийм ховж өгөөд. Тэнгүүд тийм мэдээллүүдээс бас татгалзаа сурах хэрэгтэй. Яагаад гэд ингээ бодоод үзэхээр шин тэр диди бас тэр нэг хүний нэг юм одоо бүтэхгүй юм болсон нь яг үүндээ бид нарч юусоо хамаагүй байхгүй юу? Бид нэр тэрийг сонсож байгаагаа оронд өөртөө хэрэгтэй юмнуудаа сонсоод эсвэл бүр ингээд ямар нэг юм сонсохгүй маа гэхэд зүгээр л ингээл юу ч сонсохгүй байдаг ч юм уу эсвэл зүгээр нэг гоё ая сонсоод байчихдаг ч юм уу. Тэгэх нь бараг бид нарт хамаагүй хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ өөрсдийгөө ингээд хогийн сав шиг хэрэггүй мэдээлэлээр юм хог новшоор дүргээ эхлээд ойлгох хэрэгтэй. Тиймэрхүү зүйлсийг одоо жишээ нь сошиал медиа дээр тийм юм байвал тэрэн дээр not interested гэж даардаг эсвэл ингээ хайд хийдэг тий. Эсвэл үнэхээр тийм юм дээр тийм одоо мэдээлэл оруулдаг, пэйж хуудас дагдаг, лайк тарсан байвал тэрийг unlike, unfollow хийгээд тэрийг ер нь бол маш сайн цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдүүлийнх нь энэ сошиал медиагаар авж байгаа энэ мэдээллүүд бүр ингээ арай л хэтрээд байгаа. Арай л нэг тийм одоо буруу тийш яваад байгаа гэх юм уу? Тийм болохоор энэ олон мэдээлэл, энэ олон их аккаунтууд дундаас яг өөртөө хэрэгтэй, өөртөө зөв гэж бодсон тийм аккаунтуудыг үлдээх маш чухал шүү. За дараагийнх нь болохоор хэдүүлээ юм хүрээллийнхаа хүмүүсээс авч байгаа хэрэггүй ховж хэрэггүй мэдээллүүд. За үнэхээр тийм хэрэггүй юм ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг зүгээр л катлах хэрэгтэй. Одоо шинэ би нэг найзтайгаа уулздаг. Тэнгүүд тэр маань ингээ айгүй ховж ярьдаг, хэрэгтэй хэрэггүй зөндөө олон юмнууд ярьдаг. Тэгээ тэрийг сонссны дараа би бүр ингээ амар ядарсан мэдрэмж аваад мэдгүй нэг тийм энерги юм саруулсан юм шиг тиймэрхүү мэдрэмж авч байвал тэр найзаагаа зүгээр л катлах хэрэгтэй. Гэхдээ тэр хүн шууд оста чи яста муухай ингээд юм тэгж шууд болохгүй. Тэр хүнд эхлээд одоо туслах хэрэгтэй хэдүүлээ.
За над чинь юу ингээд хоёуланд нь хэрэггүй штэ тий. Ийм ярьснаас хоёулаа ийм гоё юм ярил да. Ийм ярьсан сэтгэл хоёулаа ийм гоё юм сонсъё л доо гэд ч юм уу тэр нөхцөл байдлыг гоё эрэх талаар нь эргүүлэх хэрэгтэй. Тэр хүн чинь бас нөгөө өөрийн мэдээлгүй л энэ олон ингээд сошиал медиа бас тэр хүний хүрээл хүмүүс гээд өөрөө мэдээлгүй л тийм юмд автаад тийм юм ингээд яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ тэрийг нэгт анзаарах хэрэгтэй. Анзаарсан бол тэр найзтай ч юм уу тэр хүрээлийнхаа хүндээ туслаад ийм хэрэггүй юм ярьж байгаа хэдүүлээ ийм юм яриа. Энэ нь илүү хэдүүлэнд нь хэрэгтэй юм шүү гэд маш гоё найрсгаар ухаалгаар илтгэр хүнлэгээр те хэдүүлээ тэр хүмүүстэй бас туслах хэрэгтэй. За гэхдээ зарим тийм төрлийн хүмүүс найзаа энэ чинь төлөхгүй юм шүү гингүүд тийш тэр нь хэрэггүй мэрэггүй гингээ гоё ойлгоод хүлээж аваад ингээ баг багаар засарна. Гэхдээ засрахгүй бас хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг зүгээр л нэрээ яг үнэндээ шууд зайгаа бариад заавчлаараа хоёулах нь ингээд яриа нийлэхгүй нэ те. Тэгэхээр хоёулаа ингээд одоо найзлахаа болио, хоёул харьцгаа болио гэж шулуухан хэлдэг ч юм уу эсвэл зүгээр л тэр хүнээс ингээд холдоол явж байгаа хэрэгтэй л те. Зүгээр ингээд коридор таарахтаа ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүнтэй уулздаг. Хүй сайн уу юу вэ да? Тийм үү. За баяртай гэнгээ явцдаг те. Ер нь тэгж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэвтүүлээ хүн болгонтой дотн байж, хүн болгонтой нөхөрлөж, хүн болгонтой бас хүн болгоно ингээ заа зөвлөд байж чадахгүй. Гэхдээ тэр хүмүүсийг шууд хаяхгүй. Эхлээд туслах хэрэгтэй, туслах гэж оролдох хэрэгтэй. Дараа нь үнэхээр болохгүй байвал тэр хүмүүсээс зүгээр л зайгаа бариад дараа нь ямар нэгэн байдлаар тарахтаа юу ч болоогүй юм шиг зүгээр л сайн уу баяртай гэж зүрх хэрэгтэй. Уусаа тийм төрлийн тэгээд өнгөрөх тийм харилцаатай хүмүүс гэж байдаг байхгүй юу амьдрал. За хэдүүлээ ингээд гаднаас авч байгаа мэдээллүүдээ гоё зэгцэлчлээ тий өөрийгөө хогийн цав шиг хэрэггүй мэдээлэлээр дүүргэж болчлоо. Тэрнийхээ дараа жинхэнэ өөртөө ажиллах цаг буюу аль хэдийн одоо ингээд бид нэр төрснөөс хойш бид нэр ингээд мэдлэг мэдээллүүдийг ямар нэг юм үйл явдлуудыг ингээд хараал тий ингээд тархиараа дүүрэн бас ингээд мэдээлэлтэй болцсон байгаа. Тэгэхээр тэрийтэйгээ ажиллаад тэрийгээ зэгцлэх хэрэгтэй. Тэнгүүд бодлоо зэгцлэхийг угаасаа чи зөвхөн өөрөө л хийж чадна. Өөр хин нэгэн чиний бодлыг хизээч зэгцэлж өгч чадахгүй. Гэтэ яг хин нэгэн чамд гоё арга замыг нь хэлж өгч болно. Гэтэл гол ажиллах одоо хүн зөвхөн чи өөрөө. Тэгэхээр өөртөөгөө яаж ажиллах вэ гэдэг дээр бас өөр ингэсэн тийм арга барилтай болох нь маш чухал. За миний хувьд болохоор бодол тэ энэ олон драма гэдэг ба шүү дээ. Миний өөрийн драма үүсгэсэн драма. Энэ хэдийсээ одоо ингэ салхаал оролдоол хичээгээл явж байгаа бас л нэг хүн. Тэгэхээр миний сонгосон арга бол бясалгал. За бясалгал хийснээрээ хүн яадаг вэ гэхээр өөрийнхөө тэр одоо дотоод энэ эд эрхтнүүдээ мэдрэхээс эхлээд өөрийнхөө эмоушнийг мэдрэхээс эхлээд өөрийнхөө бодолтой нүүр тулахаас эхлээд бүр ингээд яг л өөртөөгөө ажиллах юм төгс юм арга байгаад байгаа. За тэгээ таад минь бясалгал гэдгийг битгий амар ингээл зөвхөн лам нарын хийдэг юм зөвхөн тийм одоо философичтэй гүн ухаантай хүмүүсийн хийдэг юм гэж битгий болгоорой хүн болгон бясалгал хийж чадна болно. За бясалгал эхлээд хийхэд бол ингээд бодлууд бүр ингээд амар их ингээд хөврөн бүр ингээд юу болоод нэг чинь бараг кино үзээд байгаа юм шиг амар их бодлоод ингээд бодогддог байхгүй юу. Тэнгүү тэр хэдийгээ хамгийн түрүүнд хэдүүлээ ажиглана. Яг ингээд чи ингээд бодож байгаа ч гэсэн чи нэг ингээд одоо өөр ингэж гадна талаас нь харж байгаа юм шиг тэр бодлуудыг ажиглах хэрэгтэй. За бодлуудыг ажиглангууд энэ яст үнэхээр хинт ч хэрэггүй нөгөө нэг үзсэн киноныхаа тухай бодож ивэл тэр бодлыг зүгээр ингээд устгаад хаях хэрэгтэй. За дараа нь болохоор ингээд хин нэгэн чамайг гомдоосон эсвэл хин нэгэн чамайг уурлуулсан тийм үйл явдлыг бас ингээд бодоод байгаа бол тэрийг эргцүүлж бодоод тэрийг одоо учрыг нь болоод ингээд тайлах хэрэгтэй. Буюу хин нэгэн чамайг гомдоосон тэр үйл явдал бодогдоол байвал тэр хүн ингээд яагаад гомдлоо, юу боллоо тий. За одоо би ингээд гомдоол байх билүү тий. Би гомдоод байвал надад одоо юу болох вүлээ гэд тэр гомдлын бодлыг маш сайн эргцүүлж бодоод учрыг нь олоод тайлаад өөрийгөө тэрнээс ингээд чөлөөлөх хэрэгтэй. Хэдүүлээ угаасаа ингээд хүнд гомдол, хүнд уурлал тэгж одоо хүн болгонд буруугаа өгөөд байж болохгүй. Тэгснээрээ хин зовх уу? Тэр хүн ерөөсөө зовхгүй зөвхөн чийл ганцаараа ингээд түнтгнээд ингээд зовоод идэг байхгүй юу? Тэгэхээр өрн бол тийм хин нэгэнд гомцсон, уурлсан, хин нэгэн чамайг шаналгасан тийм зүйлс байгаа бол тэрийг зөвхөн ингээд let go хийх хэрэгтэй. Тэгснээрээ хэдүүлээ юу болж ин гэхээр чи жинхнээсээ яг өөрийгөө хайрлж ин тий. Ямар нэгэн тийм гадны үйл явдлаас болоод өөрийгөө зовоохоо болж ийн өөрийгөө ингэж одоо бодлоороо ингэж удирдуулахаа болж ийн одоо чи ингэ бодлоо ингээл хин нэгэнд гомдсон да энэ дээр л хэдүүлээ шав ярьчих. Тэр бодолтой л ингээл живээл ажиллаж хийж чадахгүй эсвэл хичээлээж хийж чадахгүй эсвэл хин нэгэнтэй хамт байсан ч тэр хүмүүстэй амар гоё ингээ хамт байж чадахгүй
тэгж өөрийгөө зовоогоод байгаа бол тэр чинь нэг нь ёсондоо чи өөрийгөө ерөөсөө хайрлахгүй байна. Өөрийгөө ерөөсөө одоо энэ мөчтөө ингээд чихнээс ингээд амьдрах боломжийг өөртөө олохгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ бодолд эргэлдээд байгаа бүх зүйлийг эхлээд анзаараад тэгээ бас яг ингээд фильтрлэх хэрэгтэй. Фильтрлээ сайн муу хэрэгтэй хэрэггүй ялгаад ялгасныхаа дараа үнэхээр бодогдоод байгаа тийм хэцүүс салж чадахгүй юм байгаа бол тэрнийхээ зангилаагийн учрыг нь олоод тэрийг ингээд чөлөөлөх хэрэгтэй. За тэгээ энэ бодлоо цэгцлэх journey энэ аялал бол бүр маш том аялал, маш урт хугацааны аялал. Хэдүүлээ одоо байгаа бодлоо цэгцэлсэн ч ирээдүйд бас ямар нэгэн бодлоор бас драма үүсгэнэ. Тэгэхээр ерөөсөө битгий яараарэ хамгийн гол нь яг өөрийгөө хайрлая, энэ хэрэгтэй хэрэггүй бодлоо цэгцлэе те өөрийгөө яг ингээд гоё 100% ингээд амьдруулъя гэдэг шийдвэрийг л хамгийн түрүүнд хэдүүлээ гаргах хэрэгтэй. Тэр шийдвэр гарсны дараа угаасаа амьдрал чинь маш гоё тийм үйл явдлууд болж эхлэн буюу бодол чин цэцэрхийн эрхэнд чи угаасаа ингээ юмны гоё сайхныг мэдэрч эхлэн юмныг яг ингээ байгаагаар нь яг тэр мөн чанараар нь ингээ ойлгож эхлэн за тэр цаг юу болох вэ гэхээр чи өөртөө илүү гоё тийм үе таалгыг илүү гоё боломжуудыг ингээ нээж эхэлж идэг. Тэгэхээр таад маань битгий яараарэ энэ ингээ болж ийн болохгүй байх гэд битгий уучлаад ингээ дүгнэлт гаргаад give up хийгээрээ ерөөсөө л keep going хэдүүлээ өнгөрсөн авсан тэр бодлуудаа цэгцлэн бас ирээдүйд зөндөлөн болно шүү дээ. Тэр болгон дээр үсэж байгаа бас тэр бодлын драмануудаа цэгцлэн гэдэг энэ бол бүр ингээд дуусахгүй journey. Тэгэхээр та хэд маань битгий яраарэ гол нь тэр шийдвэр өөрийгөө ингээд хайрлах, өөрийгөө яг full амьдруулах тэр шийдвэрийг гаргацсан байхад юм аяндаа л болно гэж би зөвлөж байна. За дараагийн өөрийгөө хайрлах чухал зүйл нь болохоор өөрийнхөө үг болон үйлдэлийг хяндаг байх. За би энийг бол хоёр салгаад хоёр тосны яриа гэж бодож исэн. Гэтэ нийлүүл ярьчих. За үг үйлдэлийг хянах нь яагаад чухал юм бэ гэхлээр энэ өрөөсөө ингэж одоо гадна байгаа тэр хүмүүс гоё харагдах гэсэндээ гадна байгаа хүмүүст өөрөө ингэ сайн сайхан гэдэг тийм одоо ойлголтыг төрүүлэх гэсэндээ өрөөсөө биш. Чиний үг үйлдэл чинь одоо минут секунд тутамд хийж байгаа тэр үг үйлдэл чинь өөртөө хэр хайртай вэ гэдгийг чинь илэрхийлждэг байхгүй юу? Жишээ нь хэдүүлээ ингээ хайртай хүмүүстэй хизээч ингээ муухай үг хэлье гэж боддгоо те. Чи ч одоо ямар муухай харагдаж байна. Чи ч өстө өнөөдөр ингээд айгу мэдгүй юу гэмээ. Чи ч өстө тэнэгштэй ч юм уу. Чи энийг хийж чадахгүй дээ. Чи энэ ч одоо чиний ингээ хийх юм биш дээ ч юм уу те ямар нэг юм муухай юм сөрөг зүйлсийг хайртай хүмүүстэй хизэж хэлэхгүй штэ. Байнга тэр хүмүүсийг дэмжин те чи зүгээр штэ хөөрхөн харагдчихээн ингээ чиний байгаа чинь л ингээл гоё штэ чи байгаагаараа л гоё. Эсвэл чи энийг хийж чаднаа чи ингээ жоохон хичээгээд үз ийм юм байдаг юм байна гэл тэр хүмүүстэй туслахгаал те аль болох тэр хүмүүсийнхаа сайн сайхны төлөө хэдүүлээ ингээд хичээгээ чармаагаад ингээ үг үйлдэл ингээ хийдэг те тэнгүүт өөрсөндөө яг тэгж ханддаггүй гэд нэг ингээд өөртөө асуулт тавьд үзэх хэрэгтэй. Тэнгүүд бид нар яадаг гэхээр тэр хүмүүс хүсэж байгаа сайн сайхан зүйл тэр хүмүүст хандж байгаа хэлж байгаа сайн сайхан үгс үйлдэлийг өөрсөндөө хийх ингээд орхичдаг, мартчихдаг. Жишээ нэг хамгийн наад зах нь ингээл өөрийгөө толон нарснаа би өстой муухай баг ингээл гахаа шиг байна. Би өстой муухай турж идсэж байгаа юм шиг байна. Би өстой энтэй харьцуулахад өстой муухай хайртай ч юм уу, муухай үстэй ч юм уу тий. Байнга тийм муухай үгнүүдийг өөртөө хэлээд байдаг нь өөрийгөө амар их ингээ гомдоож идэг. Нэг ингээ сайхан үг сонссон хүн эсвэл ингээ муухай үг сонссон хүний угаасаа л тэр харагдах байдал нь те сайхан үг сонссон хүн гоё ингээ гэрэлтэй л аз жаргалтай гоё ингээ мишэл тодруулалтын нүүрэн дээр нь тэнгууд муухай үг сонссон хүн ингээ гундайцсан гомдцсон ингээ нүдэнд нь ингээ гониг хурцсан бүр ингээ илтээдэг штеп. Тэнгууд чи өөртөө муухай үг хэлээл байвал чи гундаагаал чиний харцны чинь тэр одоо гал нь унтраад чиний тэр ирч хүч чинь ингээ бүх ийгүүд эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ яг л бүр ингээ хамгийн хайртай хүндээ хандаж байгаа юм шиг өөрийгөө хайрлах хэрэгтэй. Буюу ингээд хамгийн наад зах нь өөртөө гоё үг хэлдэг байх хэрэгтэй. Амаараа хэлэхгүй ч гэсэн дотроо хэлдэг байх хэрэгтэй. Өөрийнхөө яг ингээ байгаа байдлыг, байгаа бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд тэрийг ингээ сайжруулах дээр нь ажилдаг байх хэрэгтэй. Бас өөрийнхөө төлөө одоо нэг бид нар ингээд ингээ ядарсан юм чинь одоо нэг иймэрхүү юм олоод идчихий ч юм уу эсвэл ядарсан юм чинь би нүрээ цэвэрлэхгүй унтчихий ч юм уу эсвэл юу гэдгийг би ингээ ядраад байгаа юм чинь ингээ хоошлуулчих гэдэг ч юм уу те ингээ залхуураал ингээ тиймэрхүү шийдвэрүүдийг гаргаад идэг. Тэр бол үнэхээр өөрийгөө хайрлаж байгаа үйл биш.
тэрний үр дагавар нь үнэхээр чамд тийм сүргээр тусгаар байвал тэр бол өөрийгөө хорлож байгаа үйлдэлүүд байхгүй юу? Тэгэхээр нэгт өөрөө өөртөө маш гоё өгнүүдийг хийх, хоёрт өөрөө өөртөө тийм хортой үйлдэлүүдийг хийхийг болох хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө өөртөө хэлж байгаа үгээ, өөртөө одоо үлдэж байгаа үйлээ маш гоё тийм одоо ухамсартайгаар, маш гоё тийм анзаарахтайгаар хийж эхэлсний дараа гадагшаага бас тэр хийж байгаа одоо бусдад хэлж байгаа үг, бусдад хийж байгаа тэр үйл үйлдэлүүдээ хэдүүлээ маш гоё анзаараад эхэлнэ. Тэгээ анзаарч эхэлснийхаа дараа яг вэ гэхээр тэр хүнд одоо муухай үг хэлснээр, тэр хүн тийм одоо муу зүйл ингээ хийснээрээ тэр хүнд ямар хэцүү байхыг, ямар одоо их одоо зовлон те ямар их одоо ингээд өвдөлтийг тэр хүний мэдрхийг хэдүүлээ мэдж байгаа болохоор бусдад ч гэсэн маш гоё өөрийгөө хайрлаж байгаа шигэ бусдад ч гэсэн гоё хандаж эхэлнэ. Тэр цагт яах вэ гэхээр хэдүүлийнх нь энэ хүрээлэл хэдүүлийнх нь байгаа орчин шал өөр энергитэй, шал өөр одоо мэдрэмжийг чамд өгдөг тийм гоё орчин болж ингэж хуурж идэг. Тэгээ би нөгөө нэг амгалан багш гэдэг айгуу гоё тийм сэтгэл зүй философи ярьдаг багш байдаг байхгүй юу? Амгалан багшийн нэг лекцийг сонсож байхад ийм юм ярьжсэн. Хүн болгоны дотор гахаа ээж гэж байдаг. За бас одоо гахааны эсрэг юм сайн ээж гэдэг юм хоёр төрлийн ээж байдаг гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгмүү тэр гахаа ээж нь яадаг гэсэн чинь чи ядарсан байгаа юм чинь нэг 5-10 минут унчихгүй юу? Яах вэ? Жохон хоцрон л биз ч юм уу? Эсвэл чи одоо чамд ингээ зав байхгүй тийм ч ингээ түргэн хоол идчих. Наад одоо наа хүн ч одоо яасан ингээд чамд муухай үг хэлж байна. Чи одоо зөрүүлээд бүр муухай үг хэлмэл ч юм уу те. Дандаа ингэж буруу зүйл хийхийг ингээ хөхүүлэн дэмждэг. Буруу зүйл хийхийг зөвлөлд тэр хүнийг одоо гахаа ээж гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэнгүүд хүн болгоны дотор тэр гахаа ээж байдаг. Хэдүүлээ тэр гахаа ээжийн дууг нь намсгаад гахаа ээжтэй үгүй гэж хэлж сурах нь айгүй чухал. Тэнгүүд эсрэгээрээ одоо нөгөө нэг сайн талын одоо ээж гэж байгаа шүү дээ. Тэр хүнийгээ айгүй сайн хөхүүлэн дэмжиж тэр хүнийгээ байнга сонсдог байх хэрэгтэй гэд нэг тим лекцэн дээр ярьж байгаа. Тэгэхээр эндээс ингээ харахаар бидний өөрөө өөрсдөндөө хэлж байгаа үг, өөрөө өөрсдөндөө тэр хийж байгаа үйл ингээ бидний ингээ хэр өөрийгөө хайрладаг вэ гэдгийг хэмжих хэмжүүр болоод байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамгийн эхлээд ажиллах зүйлсийн яалтчгүй нэг нь өөртөө хэлж байгаа тэр үгээ, өөртөө хийж байгаа тэр үйлээ анзаарах байна. За хамгийн сүүлчийнх нь хэдүүлээ өөрөө бодлоо ингээд гой зэгцэлчлээ тий. Дараа нь ингээ өөртөө хэлж байгаа үг үйлээ бас ингээ зөв ингээ хийчлээ. Дараа нь яг уу гэхэлэр энэ хэдийнхаа одоо аль хэдийн суудсан өөртөө буруу дадлуудаа бүр заавал олоод илрүүлээд засах. Бүр ингээ даалт ухамсарт суудсан тэр дадал зуршлуудыг засах бүр ингээ айгүй хэцүү гэж аах. Жишээ нь танаа гэрийнхэн ч угаасаа л ингээ оройтож боосдог, их унтдаг төрлийн ч юм уу. Тим хүмүүс байвал чи багасаа л яг тэр орчинд өссөн болохоор чи чамд ингээ эрт зэрэг амар хэцүү байх нь угаасаа ойлгомжтой. Яагаад гэвэл чиний бүр ингээ даалт ухамсарт чинь тэр ингээ суудсан байгаа. Засаж залруулмаар байгаа тэр дадал зуршлуудаа бүр ингээ сөмөр бүр ингээ багаар алхамаар ингээ засах эхлэлийг тавих хэрэгтэй. Эхлүүлсэн байхад тэгээ тэрийгэ тууштай хийж байхад хизээ нэгэн цагт 1 сарын дараа, 2 сарын дараа, 1 жилийн дараа, 2 жилийн дараа чи үр дүнгийн амсна. Тэгэхээр ерөн бол үнэхээр засаж залруулмаар байгаа тэр зүйлсийгээ бүр ингээ багаар залруулах тэр цаг хугацааг бас өөртөө олох нь маш чухал. Өөрийгөө хайрлаж байгаа маш том үйлдэлүүдийн, маш том алхмуудын нэг нь яалтчгүй юм. Тэгэхгүй бол хэдүүлээ ингээд би угаасаа л ийм манайх угаасаа л тийм байсан. Би энэ чигээрэл бараг дууснаа гэдэг ингээд өөр чинь ингээд сөрөг одоо үр дүнг авчраад байгаа тэр ингээд дадал зуршлуудаа зүгээр ингээд тоохгүй орхивол хэдүүл яг одоо байгаагаараа л амьдарсаар байгаа л дуусна гэсэн үг. Ямар ч сайжруулалт, ямар ч дэвшилгүйгээр дуусгаар чинь угаасаа ингээд амар сайд үстэй тий. Тэгэхээр заавал үр дүнгийн ингээд хурдан амсгаад ингээд яарах хэрэггүй. Багаар ингээ алхамаар ингээ хичээх хэрэгтэй. За тэгээд энэ өөрийгөө хайрлах хичээл бол бүр маш том хичээл, бараг юм амьдралын хичээл, амьдралынхаа туршид сурах хичээл. Тэгэхээр таад маань өөрийгөө хайрлах энэ хичээлийг одоо сурахад маш тийм одоо нээлттэй байгаараа хин нэгэн ингээ чамд одоо ямар нэгэн юм заа зөвлөхгүй чиний төлөө чиний сайн сайхны төлөө гэж одоо чам заа зөвлөж байгаа бол тэр болгоныг маш гоё нээлттэй хүлээж аваарай. Ерөөсө битгий ингээд өөрийгөө хайрцаглаарай. Угаасаа л ийм, угаасаа л тийм, угаасаа ийм л байдаг гэдэг юм хаанч байдаггүй. Жишээ нэг ийм юмнууд байдаг шүү дээ. Ингээд нэг ингээд дүрс байсан чинь уртлаас нь харсан чинь бөөрөхий, хажуудлаас нь харсан чинь гурвалжин, артлаас нь харсан чинь дөрвөлжин ч юм уу те. Туйлын үнэн гэж угаасаа байхгүй болохоор
Таад минь битгий өөрийгөө нэг жижигхэн боксын дотор хийгээд тэн дээр ингээ хориод байгаарай. Үргэлж ийм гоё нээлттэй. Үргэлж ийм одоо сурахад бэлэн өөрийгөө үргэлж тийм гоё итгэвтэй байлгаарай гэж та хэдтэй зөвлөж гин. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. Баяртай. Таад маань тэгээ намайг Instagram дээр дагаарай. Би Instagram дээр айгуу гоё итгэвтэй байхаар шийдсэн. Бас YouTube дээрээ ч ихсэн итгэвтэй байна. Bye.